Заавал зөө. Ойрд хийх юм олдохгүй. Нэг л уйтгартай болоод явчлаа шүү. Дээшээ тэнгэр хатуу. Доошоо газар хол. Яах вэ байц? Тийм нэрээ. Воркигоос ажил олж хийж болох юм шүү дээ. Юу яцхан guys. Яг одоо би скватрын талбай хажууд байна. Өнөөдөр хэдүүлээ маш сонирхолтой челленж хийх болно. Юу хийх вэ гэхээр өнөөдөр 3 ажлыг нэг өдөрт хийж чадах нь уу? Хэдүүлээ хамтдаа харцгаая. Маш сонирхолтой. За тэгэхээр миний эхний хийх ажил бол авлагын мэргэжилтэн гэдэг нэртэй ажил байгаа. Сая 800-аас 2 сая төгрөгийн цалинтай бүтэн цагийн ажил байна. Вау, за. Guys, Work application дээрээс олсон эхний ажил. Өнөөдөр хэдүүлээ Pocket гэдэг аппликейшны газар ирсэн байна. Догдолж чинь, сандарч чинь. За, том ба хийж чадах нь үгүй юу? Хамтдаа шалгацгаая. За манайхаа өдөр анхаараарай. Өнөөдөр цуг ажиллах шинэ ажилд ногтож аваарай. За, та бүхэн тусаас дэмжиж яваарай. За. Вау, шинэ хувцас. За. За, тэгээ шинэ ажилтныхаа багцыг бэлдээд ширэг нэлсэн байгаа. За, манай офис одоо ингээ IC тавшд барилдаг. Одоо ингээд алба хэлцүү дээрээ өрөөнүүд нь ингээ харагдаж байна. Ямар том юм бэ? Яваал л шүү. За, энэ бол манай офис space. За, энд бол ер нь хурал уулзалтууд, өдрийн хоол цайгаа идэх, за тэгээ амралтын эсгүүд, массажны саналыг хүртэл ажилчдаа зориулаад байрлуулсан. Тийм тэгээд ажлын бус цагаар ингээд суугаад ер нь бол тийм. Орой нөгөө яг цааны цай магаар суулгах юм тий. Өө би чи эндээс чинь салахгүй юм шүү. Миний хамгийн дуртай хэсэг боллоо. Guys. Энэ бол миний ажлын байр. Тийм гайхалтай ажилд их хэдэр байхгүй хаа. Өдрийн хоолоо идчихнэ. Тэг кофе цааны хангамжуудаа аваад уучлан мэтчлэн байдлаар ажилтнуудынхаа юу тий, стейшн тоогож болох юм. Тэгээ board game-ууд бас тийм тэгээ өрөөтэй байж байгаа. За би чи эндээс түл халдахгүй юм байна да. Хоёулаа ширээ энэ даа. Вау. За миний ширээ. Манайх шинэ ажилтан болгондоо бэлтгэх шинэ ажилтныхаа багцыг бэлтгэсэн байгаа. Ямар гоё юм бэ? За тэгээд мөн шинэ ажилтнуудаа ямар ч чиглүүлэггүй үлдэж болохгүй. Тэгэхээр халамжлагч ажилтан томилж өгдөг. Бади гэсэн үг. За ингээд өнөөдрийн таны бадигаар шинээр За миний ажлыг одоо чиглүүлж өгөх юм байна те. За тийм гэхдээ ямар гоё ингээд орсон ажилчин болгондоо ингээд тий ажилтан болгоно өгдөг. Манай мэрчүүд үзэг байна. Энэ нөгөө номын хавц байна те. Шипц номын хавц чи номын юу лээ хавц байна. Маус байна. Окей. Тэмдэглэн тэр. За. Компьютер өгд юм уу? Тий ноутбукийн ажлынхны хэрэгцээ байна. Гэтэ жигнэс өгд юм уу ноутбук? Тий. За ажилд ороод баг зөндөө юмтай болчих юм байна. Мэдээж нөгөө ажлын хэрэглэл хангамжуудаар нь бүгднгээр хангамж өгч байна. За та ингээд халамжлагч ажлагч те. Та ингээд намайг халамжлаад ажлыг минь чиглүүл зааж өгнө. За одоо энэ хуулингийнх нь ажиллах програм байна. Одоо хоёулаа болохоор хуцаа төрсөн ярилцагчтай холбогдож зээлийг төлөөлөх сонгуулах ажлаа хийх гэсэн. За хоёулаа эхлээд ер нь бол мэдээлэл аюулгүй байдлыг маш сайн чангалж мэдэх шаардлагатай гэсэн. Тийм байна. Зөвхөн мэдээллүүдийг яаж. Хамаагүй. За эхлээд харилцагч руугаа холбогдохтой эхлээд за сайн байна уу мэдлэн. За ханаас холбогдож байгаа ер нь блогтоос холбогдож байна. Одоо хэд хоногийн ямар хугацаа хэрэглээ зээл байгаа гэдэг мэдээллээ эхлээд харна. A few moments later. Тэгэхээр guys, одоо том ба зээлийн аппликейшн дээр зээлийн хугацаа ихэрсэн хүмүүстэй ярих гэж байна. Өөрөө нэх гэж байна. За дуудлага хэлсэн. Тамаа. Саман өглөөний мэнд мөн үү? Тийм байна. Би Pocket application-аас холбогдож байгаамаа. Таны зээлийн хугацаа хэтрээд 11 хонсон байна. Та хизээ зээлийг төлөх боломжтой байгаа вэ? Миний нөгөө цалин хойшлоод ерөөсөө зээлээ төлж чаддаггүй. За цалин хэзээ хүртэл хойшлох юм бол? Тэр уулнаас намайг таньлаа 10 сарын 3-нд буухтай. 10 сарын 3-нд буухтай юм уу те өгнө? Тийм уул өнөөдөр буухтай. Гэтэ манай цалин буух байхгүй. За та тэгвэл эртхэн зээлээ төлөхийг бодоорой. За өдрийг сайхан өнгөрөөгөөрэй. За баярлалаа. За баярлалаа. Тэжгүй. 10-аас хэд өгөхөөрэй. Гайгүй шүү их нөө. Соёлтой байна уу? Тэгвэл хэлээрэй заяа. За дараагийн хүн маш амжилттай байна одоогийн байдлаар. Дараа. Байна уу сайн мөн үү гэж хүн мөн үү? Тэгэн.
Pocket application-аас холбогдож байгаа маа. Таны зээлийн хугацаа хэтрээд Pocket application. За. Тэгээд таны зээлийн хугацаа хэтрээд 67 хонсон байна. Та зээлээ төлөх хизээгээр төлөх боломжтой байгаа бай. Одоо мөнгөтэй болоод төлнө шүү дээ надад. Харин хугацаанд хэтрээд нэлээд олон хонсон байна. Тэгээд дээрээсээ жоо. Надад төлөөд одоо боломжгүй одоо мөнгөтэй болоод төлчих юм. За. Төлөвтэй. За хоочлаарай та тэгвэл боломжтой болохоор ашигтан төлөөрэй. Би надад зөв үгүй мэдчихэж байгаа. Өөрөө төлчих. За баярлалаа. Одоо юу вэ? Зөвхөн намайг аргирийн хүнд мэдээлэл дамжуул. Одоо нэг харилцагчтай холбогдчихдаггүй бол аргирийн дугаараар бүртгүүлсэн хүн рүү холбогдож байна. Тийм мэдээлэл өгнө. Гэхдээ аргирийн хүнтэй холбогдохдоо зэлийн үнийн дүнгийн талаар үүсгэн мэдээлэл өгөхгүй. Байна сайн юм гэж хүмүүн үү? Тийм байна. Би Pocket гэдэг аппликейшнээс холбогдож байгаа маа. Та гээд хүний таних уу? Надад чи танд яасан бол? За харин нөгөө зээлийн хугацаанд хичэрсэн байгаа юм. Тэгээд нөгөө холбогдох хамааралтай хүн дээр нь таны дугаар бүртгэлтэй байсан. Тэгээд зээлийн хугацаанд хитрээд хэд хонсон байна? 8 хонсон байна. Тэгээд та дамжуулаад хэлээд өгч болох уу? Зээлийн дүн хийдэлээ. Зээлийн дүн нь болохоор нөгөө хувийн мэдээлэл учраас хэлж болдгүй байгаа. Тэгээд гэхдээ өөрөө бол мэдчихлээ байгаа. Наад хүнтэй чи би одоо ойр ерөөс хуралдаа гүш яагаад над руу залхаад байгаа юм бол? Харин өөрийн чинь ингээ холбогдох одоо тосны хүн гэж тэмдэглэсэн байна. Гэ наа хүнтэй чи ерөөсөө тосн биш байхгүй юу? Тийм үү. Тэгээд наа үний чинь зээлийн асуудал надад ерөөсөө хамаагүй. Одоо хамгийн сүүлд хийсэн уулзсан юм бол одоо тарийн өмнө л уулзсан хаа. Тийм үү. За. Танд ойрхон байгаа холбогдох ямар нэг хүнийхэн дугаар байгаа болов? Нөхрийнхэн дугаар байхгүй нөө. Нөхрийнхэн дугаар. Тийм ээ. Нөхрийнхэн дугаар гэсэн мөн үү? Дугаар. Тийм. Наад дугаар дээр. За тэгвэл би энэ дугаар руу залгаад холбогдъё. Нөхөр хүснэл хийхгүй болоо одоо тэгээд би одоо нөгөө нэг уул гэж ярихад болсон болохоор одоо тэгээд амжуулах гэж болсон юм да. За баярлалаа. Гараагуудад тэгвэл шууд нөхөртэй холбогдъё. За өдрийг сайхан өнгөрөөгөөрэй. За баярлалаа. За. Юу энэ хүнтэй уулзаагүй бараг сар болж байна. Нөхөр мөрхийн дугаар байна уу гэсэн доор нэг нөхөр дугаар. Гэтэ саяхан гэхдээ энэ бол өөрөө ч хийж магадгүй. Регистрийн дугаар нь 64-оор ихсэн баг. Саяхан яаж утсан 64 оны хүн биш байх. Аюу залуу хүн байгаа байхгүй. Энэ хин байдгүй танах. Яг мэрсэр байна. Ажилтнууд байх. Ажилтнууд байхгүй юм чи. Одоо чи яах вэ? За, тэгэхээр guys, миний өнөөдрийн ихний ажлын байр нэлээд ер нь бол дайггүй байл. Ер нь хэцүү бол биш. Нэлээд харилцааны чадвар шаардж байна. Яг гоо хайгуу. Ер нь бол бид янз бүрийн хүмүүстэй юм ярина. Тэнд бол бэлэн байх хэрэгтэй юм байна. Ер нь бол цаг хурдан явах юм байна дөө хүмүүстэй яриад байх юм. Нэг мэдхэл баг. Одоо бараг цайны цаг болох чинь тий. За зааж массаж хийлээ. Гоо цайны цаг хэлж байгаа юм. Түүний массажны сандал яриасаа. Яах вэ? Зааж массаж хий. Вокинг ашигласны дараа ер нь ямар өөрчлөлт гарав яг эрэг талууд нь юу байсан бэ? Ирж байгаа CV-нүүдийн нийцэл шууд харагддаг. За тэгээд тэндээсээ шууд ажлын ярилцлаганд урах, цаг товлох, за тэгээд ажлынхаа саналыг бүртгэл хийх боломжтой байдаг. За мөн шаардлагатай гэж үзэх юм бол зарим ажлын байраас зөвлөн ур чадварын сэтгэл зүйн тестүүдийг авах боломжтой байдаг байхгүй юу? Тэр нь тийм work дээрээ шууд саналаа явуулаад тэгээд тэр нь илүүтэй цаг хөнгөвчлсөн. За тэгээд ер нь HR-уудын олон ажлаас нэг алхмыг хөнгөвчлсөн гэж ер нь ойлгоо. За ажлыг аюугаа хөнгөвчж өгöd байгаа юм шиг. Аюугаа амар байна тий. Өнөөдөр ирсэн баярлаа. Тэгээ манайхтай бас ирээд ингээд яс учраас манайхаас жижигхэн гаргал. Өө яасан юм бэ? За. Гол бэлтээ болчлоо. Ингээд яваад ивэл сайхан л байна. За баярлаа. За ирсэн баярлаа. За. Эхний ажил ямар сайн амжилттай. Одоо дараагийн ажил руугаа явцгаая. Гиснээс маш сонирхолтой юм болсон. Маш сонир нөхрөө болсон. Сая хүмүүсээс зээл нэхэж гарч ирсэн чинь надаас хүн зээл нэхэж чинь. Миний машины зээл өнөөдөр эхний нэг сарын төлөлтөнд болсон байна. Удахгүй над руу бас нэг нөхөр залах байх саях шиг. За дараагийн бидний хийж үзэх ажил бол Teso Group-т маркетингийн
менежерийн ажил байгаа. За, сайн байна уу? Сайн байна уу? Ажил сайн уу? Сайн байна уу? За, та ажил орох гээд ирлээ. За, намайг болохоор хүний нөөцийн бодлогын менежер Анужин гэдэг хоёулаа ишээ судалтайгаа танилцчих. За, тийм. Ямар гоё офис вэ? Бас өнөөдөр чи ямар гоё офисуудаар яваад. За, энэ болохоор ерөнхийдөө манай яг хүлээлгийн хэсэг байгаа. За. Энд ч болохоор манай хувцсны салхи өрөө байдаг. Тэр хоёул хувцсны өрөө юу гэх ихний ээлжинд ороод салхи боломжтой. Тийм юм аа. Гадуур хувцас хоёулаа. Гадуур хувцас тавьчихна шүү дээ. За, ийм хэсэг байгаа. За, хоёулаа ихний ээлжинд суудлал руугаа яваад Подкастын хэсэг хүртэл шүү дээ. тийм. Энэ болохоор ер нь маркетингийн менежерүүдэд хоёулаа хамгийн их ашиглах хэсэг байх боломжтой байгаа. Энэ бол яг маркетингийн албаны маань подкастны бүрэн ашиглах хэсэг өөрөө байгаа. Тэгэхээр өөрсдөө хиймээр байгаа reels болгон бусад мэдээллүүдийг бүгдийг хэмжээний бичих дотор нь подкастаа хийх боломжтой. За, энэ бол хоёулынх нь суух хэсэг ширээ. За, энэ бол манай шинэ ажилтны юм бол багц байгаа. За ямар гоё юм бэ? Энд чинь болохоор манай програм хангамжийн албаныхан байдаг. Тэ манай албаны ахлах болон албаны менежерүүд манай буюу хөгжүүлэгч нар маань судгаа. Ер нь бол маркетингийн албаныхан судаг. Байгууллагын харилцааны газар гэдэг ер нь бол нэршлэр манайх газар дээр байгаа. Энд чинь болохоор манай жижиг энэ бол хурлын өрөө буюу цөөхөн хүнтэй хурлын өрөөг арай нээлттэй хийхээр боломжтой хэсгээр ингэж байршуулсан. За, энэ гэх юм бол манай хүний нөөцийн хувьд уулзалтын хэсэг байгаа. Ярилцлаганд орох эсвэл бусад албаныхаа маань чөлөөтэй ярилцах, митинг хийх байдлаар үргэлжилж явдаг. Тиногийн хувьд гэх юм бол ажилтнууд маань заавал 9 давхраасаа яралтай үед дэлгүүр буух шаардлагагүйгээр ер нь давхраасаа илүү хүүтэн уух зүйл авах эсвэл яралтай үед хоол идэхгүй амжихгүй байх үед дээрээ хоол идэхээр бол энэ ер нь бол шууд тийм аппликейшнаар авчихна шүү дээ. Тийм аппликейшнаараа тухайн QR-аа уншуулад хөрөгчөө нэгээд хүссэн бүтээгдэхүүнээ аваад хэрэглэх юм бол боломжтой. Миний ном гэсэн тийм аппликейшн дээр орсон баг шүү guys. За, энэ жигүүрлээ болохоор манай Tesla Investment буюу төслийн компани хэсэг байрладаг гişиг байна. Манай шинэ стартап төслүүд буюу манай Tino хэрэгжүүлсэн байгаа стартап төслүүдийн маань ажилтнууд болон бусад хэрэгжүүлсэн төслүүдийн маань ажилтнууд бүү үзэж байгаа. Таныхаа цагаар ч юм уу эсвэл ийм чөлөөт цагаараа ер нь бол дарц тоглох боломжтой. Тийм шүү дээ. За, энэ болохоор маань ингээд дарцны чөлөө цагийн хэсэг заримдаа ажил тараад манайх дарцныхаа тэмцээн уралдааныг ер нь зохион байгуулад энэ ч нэ үйл ажиллагаагаа зохион байгуулж явдаг гэсэн. За, энэ подкастны өрөөг ер нь бол нээлттэй ашиглах боломжтой. Ороод гэрэл шаардлагатай бол гэрэл болон бусад зүйлсүүдийг ашиглаад энэчээ саналнуудаа нэмээд хэр олон хүмүүс оролцож байгаа вэ мөн подкастаа ингээд ашиглаад хийх боломжтой. Рилээ хийгээл подкастаа хийгээл явчих юм шүү дээ. Тийм шин санаануудаа энэ гаргаад подкастаа хийгээд явах бас боломжтой. Сайн уу? Өдрийн мэнд. Ажлууд нь яаж вэ? Ажлууд ажгүй сандраал байна. Эхний өдөр, эхний цаг. Ямар ч тайчсан түүр хийгээд хин хаана яадаг ер нь танилцсан уу тийм? Ерөнхийдөө танилцсан. За окей. Одоо 10 сар гэх юм бол манай дээр маркетингийн баяр болон хүний нөөцийн баяр болон дотооддоо болон гадааддаа гэдэг байдлаар болох хоёлоо эмплой болон гадагшаа PR гэдэг байдлаар бол пострийн ажлын даалгавар өгөх гэдэг гэсэн үг тийм. Монгол улс даяараа хүний нөөц гэдэг ямар гоё баяр яадаг вэ гэдэг байдлаар постэр хийхнэ. За амжилт. За, эхний ажил. Сайн байцгаана уу? Та бүхэнд энэ хүү гайхалтай өдрийн мэндийг хүргэе. Тун удахгүй хүний нөөцийн ажилчдын одоо баярын өдөр болох гэж байна. Тийм учраас Tesla Group-ийн бүх хүний нөөцийн ажилчдаа энэ хүү гал халуун баярын мэндийг хүргээд мэдлэгээ дэвшүүлье. Ютуберүүдэд хэр хамдэрдэг вэ? Ютуберүүдэд зарим тохиолдолд одоо манай хүнсний чиглэлээр илүү хамдэрдэг гэж магадгүй. Тэрнээс биш бол бас нэг сайн тогтмол бол хамдэрч байгаа. Энэ ютубер түшиг гэдэг их мундаг залуу ба шүү. Энэ ютубер түшгээр хүнс мөс сурчлууд бол их л үр дүнтэй болох юм шиг санагдаад байгаа юм да. Танай байгууллага Worky application ашиглахаас өмнө ямар асуудал ер нь тулгардаг байсан бэ? За, бүрдүүлэлт сонгон шалруулалт хариуцсан менежерүүдийн хувьд гэх юм бол ер нь бүрдүүлэлт хийх цугууд илүү нэг өргөн байх шаардлагатай байдаг. Тэгээ Worky ашиглаж хийснээр илүү мэргэжлийн таалантуудыг татах боломжтой болсон. За баярлалаа. Өнөөдөр намайг ажиллуулсанд баярлалаа. Тэгэхээр guys, хүний нөөцөндөө дуулах маш таатай мэдээ байна. Worky цэгийн менежерхэн 10 сарыг дуустал 4 багцанда тус бүр 20% хямдрал зарласан байгаа шүү. Хэрвээ та бүхэнд асуух зүйл байвал
энэхүү дугаараар холбогдоор та бүхэнд амжилт хүсье. За дараагийн ажил бол өндөр эрсдлийн сургагч багш буюу high risk trainer гэдэг нэртэй ажил байна. Тэгэхээр guys, болчондоо яг одоо Transwest Mongolia-гийн төв офис дээр ирсэн байна. Work application-аар ажил хайгаад дараагийн ажлын байран дээр хүрэлцэн ирсэн байна. Хамтдаа орж шалгацгаая. Комацуг оруулж ирдэг газар юм байна шүү дээ. Nice. За, сайн байна уу? Сайн байна уу? Манайхнараа хичээд. Түшиг ажил орох гэж ирлээ. За. Манай ус тавтамаар л. За, ер нь бол энэ манай төв офис гэж явж байгаа. Хэд офис. Энэ хэсэг бол үүдний хэсэг байгаа. Reception сууж байна. За, ийшээ манай офисын хилцээ манай өрөөнүүд ерөнхийдөө бол шилэн. Оо, за. Том юм биш. Тийм. Хоёр дахь урт бас офис байгаа. За, манай сайхан бас Great Place to Work-ийн 3 дахь батламж авсан байгаа. За. Оо, ажиллах таатай байгууллага. Тийм. Ийшээ болохоор манай ерөнхийдөө шоп буюу засваргал чилгээний эд ангийг сэргээн засах хэсэг барилдаг гэсэн үг. Хэдүүлээ тренинг центрт очиж ажиллаж байгаа шүү дээ. Тэгэхээр тренинг центрт ажилладаг бүх хүмүүс энд дээр ирээд ланч хийдэг гэсэн үг. Оо, за. Өдрийн хоол бас ямар нэгэн төлбөр болохоос гоо цалингаас. Оо, тийм үү. Маш дайжгүй сонсогдож шүү дээ. Сая ерөөдөө офисод танилцууллаа. Одоо яг үндсэн ажлын байрлалгаа явцгаа. За, сайн байна уу? Танад ажилд орох гэж ирлээ. За, Transwest тавтамаар л. Баярлалаа. Одоо манай хоёр дахь хүрт маань сургалт явагдаж байгаа. За, тэр дундуур итлээ нэг орчиж. За. Би ч өнөөдөр сургалтын багш хийх байлоо. Тийм, өнөөдөр хоёлаа сурагч багш. Тийм, за. Сурагч багшийн ажлын байр дээр ирсэн. Одоо багш болох гэж байна, guys. За, тэгээд офис ажилтнууд маань энэ зуудаг. За, эндээ бас кофе чайны хэсэгтэй. За. Кофе харж. Энэ танаа юу комацугийн юу вэ те? Тийм, манай комацугийн. Оо, ямар л. Энэ үр чинь бараг жоохон шороо зөөчих юм. 5 хатаг бол зөөчих юм. Яг нэг хүн байна гэж хэллээ шүү дээ. Зочлоо шүү дээ. Манекер дами гэж хэлдэг. Тийм ээ тий. За тэгээд бид нар ер нь бол нэг аврах ажиллагаа тэр явуулахад яах вэ гэдэг зорилгоор ер нь бол энэ 70 кг тийм дами. Яг хүний жинтэй ижлэх юм шүү дээ. Ер нь бол хүний жинтэй ижлэх. Тийм ш. Яг л хүн байгаа юм шиг. Гайг үзэх шүү. Нилээл юм үтсэн харагдаж байна. Нилээл зовлон үтсэн. Тий, зовлон үтсэн харагдаж байна да. За эндээс одоо эхлээд бидний нөгөө нэг аюулгүй ажиллагаанд хэрэгэлдэг хэрэгслүүд юу байдаг вэ гэдгийг хувийн амгалт хэрэгслүүдийг. Даашаа тэгээд нөгөө fire line буюу галын шугам дээр гарвал биеийнхээ тэрхнүүдийг байрлуулж ажиллах юм бол ямар эрсдэлтэй вэ гэдгийг нь хэлдэг харуулж. Тэр хараа гараа авчулсан байх шүү. Та хэд ингэж гараа авчулваа хүүхдүүдээ болгоомжтой байхгүй бол. За энэ бол бид нар нөгөө аюултай эрсдэлтэй ажлын байран дээр заавал юм хамгаалалтын хөдөлмөрсөн байх шаардлагатай байдаг. Урттай хамгаалалттай. За тэгээ энэ дээр ер нь бол унахаараа яаж харагддаг вэ? Тэр хөлөө авчулсан байна бас. Тийм. Яана. За ингэж тавих нь шүү дээ. За одоо ингэж унаа. За. Яа хөл. Сүүлийн үед хүмүүс маш их хэрэгжилж байгаа энэ хүмүлэн гар. Фүү. Нааш анхудаа харж байгаа юм шүү дээ. Одоо ер нь сүүлийн үед хүмүүс аягүй хэвшилдэг болцсон байна. Аврам нэртэй зэвсэний байршуулдаг. Одоо энэ ямар нэгэн нөгөө дөрвөлтөөрөө харахгүй харин хаалт авахаар өөрөө тесэрдэг юм. Дотроос нь болохоор нөгөө нундаг юм байна. Гал нь дотор ингэ хийчих нь шүү дээ. Тийм, ер нь зайнаас шилжиж болдог гэсэн. Тэгээ наадхан болохоор 68 градусын хаалт авахаар өөрөө тесэрдэг юм. Дотор нь хийчих юм биш дээ. Хэрэглэхэд жамар юм байна. Хүмүүс ер нь сүүлийн нөгөө галтгооныхын дээр мэр ч юм уу те. Нөгөө айлууд хүртлөө. Тийм. Айлууд хүртэл ингэж яддаг гэсэн. Гэхдээ нэг яваа тавьчих илүүдэхгүй юм байна ямар ч гэсэн. За энэ бол ерөнхийдөө манай техникийн болон өндөр эрсдлийн сургалт дадлага ажил хийдэг skill center гэдэг газар байна. За одоо яг энэ skill center маань өөрөө яг манай уртлын засварын цэгтэй адилхан дүрм журамтай явдаг. Бүгд хамгаалт их хэрэгслүүдээр өмсөн байх шаардлагатай гэсэн. Одоо шилээ зүгээд каска зүгээд хамгаалтын готалтайгаа юм боллоо гэж. За энд нөгөө манай монголчууд ярьдаг нөгөө монголчлон гэдэг шиг те. Гар хийцэн гар багжнууд гэсэн үг. Ууслаа санаандгүй эргүүлчлээ. Санаандгүй эргүүлчлээ. Ийм эдрийг хэрэглэхгүй маань тийм илүү яг стандартыг хэрэглэх юм байна тийм. Стандартыг яг үйлдвэрлэж байгаа шаардлага нийцэж байгаа багшнуудыг ашиглаж. Ийм юм хэрэглэвэ та нар хой. Хамаагүй хэрэглэж болохгүй стандартаар нь юм хэрэглэж шүү. Энэ үл яг цэвэр монголчлцсан байна тийм. Яг гагнат. Яг монгол брондерын яг хийжсэн. За сайн байцгаана уу. Сайн байцгаана уу. За түшиг өнөөдөр ер нь бол та хэдэд сургалт орно.
За би бол менторинг хийгээ явж байгаа. За хэдүүлээ өнөөдөр яг ямар сургалт ерөөхдөө орох вэ гэхээр одоо энэ өндөрт ажиллаж байгаа хүмүүс маань өндрийн бүсийг биедээ хэрхэн яаж зөв тааруулах вэ? За тэгээд ер нь бол яг ямар нэгэн гэмтэл байна гэдгийг хэрхэн яаж шалгах, юу шалгах хэрэгтэй байдгийг гэдгээ үзээд за тэгээд ер нь дүүжлэгц үед хүний биед ер нь ямар мэдрэмж төрдгөө те тэрийг хэдүүлээ энэ 3 тулгуу гэдэг энэ зүйлийг ашиглаад тэрч үзэх юм байна. Маш сонирхолтой сонсогдчих. За одоо би өөрөд нь тайлбарж өгөөд та энэ хүмүүс рүү. За багш хэлэх юм шээ. За. За сайн байцгаана уу? Хичээлдээ тавтай морил. Өнөөдөр би та бүхэнд бүтэн биений бүсний аюулгүй ажиллагааны дүрмүүдээс танилцуулах болно. За эхлээд яах вэ гэхээр бүсээ яг бүтэн биений бүс гэдэг яг одоо би зүүсэн байна. Стандартын дагуу чанга суулын тохируулсан байна. Тэгээд зүгээгүй байхад бол ингэж харагддаг. Эхлээд хэдүүлээ хаанаас эхлэх вэ гэхээр лого байна. Логогоо ингээд авахд энэ дэр одоо үйлдвэрлэсэн онц сар өдөр байна. Ер нь бол бүс бол 10 жилээс дээш хэтэрсэн байж болохгүй үйлдвэрлэлээс хойш энийг ингээд шалгана. Тэгэхээр одоо хэдүүлээ инерцийн амар руу явцгаая. Тэн дээр одоо хэдүүлээ ийм бүтэн биений бүс үүсэн байхад одоо ингэж унлаа гэж бодоход хэр их шок дөргөлт авахыг хэдүүлээ биеэрээ мэдэрцгээе. Guys. За эхлээд өөрөө нэг дүүжлэгдэж үзэх үү? Тэгээ өөрөө эхлээд дүүжлэгдэж үзье заагаас өмнө. Хэдүүлээ энэ дээр нөгөө хит их дөргөлт авч унах нь өөрөө гэмт хэрэг хэрсэлтэй учраас ерөөхдөө энэ дээр ямар ч нэг дөргөлтгүй унж байгаа гэсэн үг эхлээд. За. Ерөөхдөө ингээд дүүжлэгдээд үзэхэд ямар хөө шинж тэмдэг вэ гэдгийг хэлж байна. За. За одоо ингээд нурууны явах цамд хэлж өгдөг. Онцгой содох жогс үг. За нэг төвшөө төгөр. За өргөжтэй. Оо. За хэр мэдрэгч? Мэдрэгч даралт өгж юм. Гэхдээ гайгүй ингэж хуваагдж орж байгаа болохоор гайгүй байна. Хүүхэлтэн дээр нөгөө дээрээс нь ингээд нэг булчинтай гарууд ингээд өргөдөг штэ. Тэгж өргүүлсэн юм шиг мэдрэмж явж байна. Хаагуур нь ер нь хамгийн их барьж байна. Жишээг нь боож байгаа. Энүүгээр. За тэгвэл хоёлаа энийг нэг жоохон чангалаад өгсөн байсан гэж магадгүй те. Тийм байна. Бусдаар бол гайгүй. Доор бол ямар ч юу алга. Энүүгээр бол гайгүй байна. За одоо хоёлаа хүмүүстэй яг энийг сайхан тайлбарлаад. За. Бодлоо ажиллаж үзлээ гэсэн үг. За хийлийн хэсгээ шалгаарай. За. Аймхаа хэсгээ шалгаарай. За даралт нь хангалттай ирж байна. Жохон чангалтай юм шиг харагдаж байна. За. Тажгүй байна уу? За доошоо хоёр хөлний. За. За өргөлөө шүү. За яаж ин даралт хаагуур ирж байна. За гүтэн Гуяар байна. Гуй арай чангарсан юм шиг байна те. Хэдүүлээ одоо яг энэ бол ямар ч нөгөө дөрвөлтгүй унж байгаа шүү дээ. Хэрвээ хүн дөрвөлт аваад унах юм бол бас яг өндрөөс ухаалддаг ч юм уу те. Хэмэрчлүүд байгаа гэсэн. Хэр удаан зэх юм бэ? За энэ үеийн удахгүй. За багшийн хичээл ойлгомжтой юу? Хэр зааж гайгүй зааж байна. За баярлалаа. Ментортой баярлалаа. За сурагчтай бас баярлалаа. Амжилт хүсье, бүгд нь амжилт хүсье, ажлын амжилт хүсье. За ямар ч юм тэгэхээр guys, Forky application-аараа дамжууллаа Trans West Mongolia компани дээр ирээд хичээлийг дуусгалаа. Ер нь бол дайггүй хийсэн гэж бодож байна. Тэгээ стандарт гэдэг зүйл бас ямар чухал юм бэ те? Жижиг сажиг деталуудыг хүртэл яаж чухалчилж авч үздэг юм бэ гэдгийг бол нэлээд анзаарлаа. За тэгээд одоо хэдүүлээ дараагийн ажлын байрлалгаа явж сонирхцгоё. Guys. Тэгэхээр guys, өнөөдөр би амьдралдаа хийж үзээгүй зүйлээ хийх болно. Экскаватор жолоодож та бүхэнд үзүүлэх болно. За танай байгууллага Forky-г ашиглаж эхлэхээс өмнө ямар асуудалтай тулгардаг байсан бэ? Forky-г ашиглаж эхлэхээс өмнө ер нь нэлээд олон CV олон суугаас ирдэг байсан. Тэгээд тэднэрийг яг гараараа шүүгээд ур чадвараар нь мэрэгчлэр нь ангилахад бол айгүй их цаг зарцуулдаг байсан.
Тэгээ work-ийг ашигласнаар ер нь ямар үр дүн гарсан бэ? За work-ийг ашигласнаар бол HR-ийн ажлын цагийг бол нэлээх хэмжиж байгаа гэж боддог. Тэгэхээр work-ийн одоо үйлчлэгээр нь өөрөө хэрхэн үнэлж байна вэ? Work-ийг үйлчлэхээ бол айгүй амархан байдаг. Яг гэх юм бол work-ийн дээр яг ажиллангууд мэдгүй чадахгүй ч юм уу тий асуудал эднэр гарвал work-ийг нэлээд хурдан хариу өгдөг, шийдээд өгчдөг, янзлаад өгчдөг болохоор айгүй амар гэж боддог шүү дээ. За баярлалаа. Манайд ажилтнаа баярлалаа. Энэ манай шинэ ажлын бэлэг шүү. Өө за баярлалаа. Ямар гоё бэлэг аваад яваад нэг чинь. За та нарсан амжилт хүсье. Тэгээд За. Баярлалаа. Тэгэхээр guys ямар ч байсан булчинтай убаан нэг өдөрт 3 ажил хийх челленж маш амжилттайгаар дуусгалаа. Тэгээд та бүхэн энэ 3 ажлаас надад яг тохирох нь аль нь байна? Коммент бичээрэй. Би бас харъя. Нэлээд сонирхолтой санагдаж байна. Тэгээд ажил хайж байгаа хүмүүс, залуучууд, бүх насныхан ажил хайж байгаа хүмүүс байвал Work эцгийн мэнийг сонирхорой. Work application байгаа. Work эцгийн мэн сайт руу ороод та бүхэн өөртөө тохирсон ажлаа олж хийх боломжтой шүү. Маш хулан давуу талтай байгаа та бүхэн ухах юм бол AI-аар матч хийдэг. Тэгээ маш эмэгцтэй ажиллахад хялбар хурдан шуурхай ажилд орох боломжтой гэдэг олон давуу тал байгаа шүү. Та бүхэн description хэсэгт байгаа линкээр ороод аппликейшнаа татах болон сайтаар нь орж сонирхорой. Ингээд бүгд эртээ бүртгүүлээд лайк дараарай. Тэгээд дараа имжлэгээр уулзлаа. Түр баяртай guys. Яа би яаж байгааг хэлчихлээ. Тэгэхээр guys, жоох эрт хөлцсөн үү бисээ? Урамшуулалтай холбоотой мэдээллийг энэ хүү дугаараас хүлээн авч үзээрэй. Харин тэр жоохон алиа болчихлоо тий. Харин анхааралтай сонсорой. Work юм work вэ? Work шүү дээ. Work гэсэн юм байна тий. Тэгэхээр guys, хүний нөхөн за тэгэхээр нэг